За ямар ч хэлсэн чигтаа цуглаан хийгч эрхчлөөний тухай хуулийн төслийг бол хилцхийг бол дэмжиж байна. Ажлын хэсэг гаргаад нэлээд сайтар ажиллах ёстой. Ажлын хэсгийг хууль зүйн мянган орны гишүүдээс толгойлж ажилласаа гэж хүсэж байгаа. Улсын хурал дээр бас чигтаа цуглаан хийгч урмын тухай хуулийн шинжсэн найруулгыг боловсруулах ажлын хэсэг бол ажиллаад байгаа. Тэгэхдээ яг боловсруулах ажлын хэсэг энэ орж ирж байгаа хуулийг бас зөвхөрлийн чуулганд бас хуралдаанд бэлтгэх ажлын хэсэг хоёр тусдаа гэж л ойлгож байгаа. Тэгээд энийг бас нэг даргын дэр гэдэг зөвлөл дээр бас ярилцаж хууль зүйн мянган орны эрхлэх асуудлыг хууль зүйн мянган орны гишүүд нь бас ахалдаг, оролцдог. Энэ бас болцоог нь бас цогтоотор дарыг хангаж өгөхийг бас хүсье гэж үзэж байна. За тэгээ би яг зүгээр асуулт бол асууя гэж бодож ирсэн. Гэхдээ яг зүгээр энэ хуулийн төслийг бас хууль зүйн дотоод хэргийн яамд бас драфтыг нь бол анх босгож ирсэн үний хувьд одоо бас нэг асуугаад ах юм аалга бас баг зэрэг өөрчлөлтүүд бол байна. Ерөн бол яг зүгээр ихэнх оронд бол яг чагсаал цуглаан хийгч урмын гэдэг юм уу эрхчлөөний гэдэг нэг ганган нэр хөөсөө илүүтэйгээр олон нийтийн газар одоо үзэл бодлоо илэрхийлэх эрхчлөөний тухай хууль гэж л байд юм бэл. Энэ дээр яаж зохистойгоор энэ үзэл бодлоо илэрхийлэх үү? Илэрхийлэх арга хэлбэрийн анхдагч хөлбөр бол тэр ассамбле буюу цуглаан. Цуглаан өөрөө үргэлжлээ жагсаалрын хэлбэртэй байж болно. Магадгүй ажлын багж хэрэгслээ тавьж хийж болно гэдэг ийм нүд байд юм лээ. Гэтэл манай нэг үндсэн хуулиас аваачаад жагсаал цуглаан гэдэг энэ хоршил үгийг аваачаа хийснээсээ болоод цуглааны нэг төрөл болж жагсаал дээр бид нар ач холбогдол өгöd байгаа. Уг нь бол энэ бол цуглааны хууль байхгүй. Цуглаан. Тэгэд ийм зүйлүүд бол байгаа. Тэгэхээр энэ дээр бол олон нийтийн газар үзэл бодлоо илэрхийлэх эрхчлөөний гэдэг юм уу ерөнхий байдлаараа бас нэр томьёог бас хуулийг өөрчлөх асуудлыг бас ажлын хэсэг гарсан тохиолдол бас нэг анхаарч үзээч гэж байгаа. За тэгээд ерөөс энэ гол амин үнс нь олон нийтийн аюулгүй байдлыг яаж хангах вэ гэдэг дээр л чиглэлээсэй гэж үсэж байгаа. Улсын дээр эрхчлөөгөө эдлэхдээ зарим хэсгийг эдэлж болно. Тэдгээр одоо улс төрийн эрхчлөөгөө эдэлсэн хүмүүс гадна яг энэний хүрээлэл донд байгаа энэний эффектэд өртөж болох олон нийтийн хэрхэн яаж хамгаалах уу гэдэг зургийг л том зургаас хараасаа. Энэ одоо олон нийтийн аюулгүй байдлыг хангахдаа хууль сахиулах байгууллагууд нь юу хийх юм, хүний эрхийн үндэсний комисс нь юу хийх юм, орон нутгийн түвшинд юу хийх юм бэ гэдэг зүйлийг бас тодорхой болгох. За хэн юуг хариуцахаа бас тодорхой болгох л байна. Тэгээ би энэ дээр одоо нэг зүйл байгаа. Ерөн зүгээр яг энэ хуулийн дагуу явагдаж байгаа зохицол цуглаан эмх замбраагүй байдал руу орох магадлал бас байдаг. Энэ тохиолдолд ямар шийдвэрээр хэний шийдвэрээр дараагийн алхам буюу онц байдал руу шилжих энэ завсарт нь төрийн байгууллагуудын хэрхэн шийдвэр гарах болон үйл ажиллагааны процесс тодорхой болох ёстой. За дээрэс нь ямар төрийн байгууллагууд эрх үүрэгтэй оролцох гэдгийг ойлгох ёстой. Манайхан аливаа нийгэмд үүсэж байгаа эмх замбраагүй байдлыг яхахта мөрдөлтөө бүх албыг оролцуулах гэдэг. Гэтэл хууль сахиулах албаны үйл ажиллагаан дээр батлан хамгаалах салбарын одоо мөрдөлтөй албан агчид оролцуулж болдгоо байхгүй. Гэтэл энэ төвшин зохицуулт хийдэг хүмүүс энэ салбарыг татан оролцуулж хайгаад идэг. Энэ өөрөө ороод ирэх юм бол жагсаал цуглаанчин буюу батлан хамгаалах салбарын ажилчид ороод ирвэл хүн төрөлхтний эсрэг гэмтрэг болж хувирдаг. Өөрөөр хэлэх юм бол батлан хамгаалах ам гэдэг бол гаднаас ирж байгаа аюулаас иргэдэд хамгаалдаг хүчин. Дотооддоо ерөөсөө юмд оролцож болдгоо. Тийм учраас энэ дээр ерөөсөө аюулгүй байдлыг хангах болон бусад бүхий л шийдвэрүүдээр энэ батлан хамгаалах салбарын хүмүүсүүдийг татан оролцуулж ирнэ гэдэг энэ хандлагууд зарим журмууд дээр байгаа. Энэ бол хууль дээр биш боловч жагсаал цуглааны хуулиас хэтрээд онц байдал руу шилжихийн завсрын үеийн дүрм журмууд дээр энэ асуудлууд байдаг байхгүй. Энэ дээр анхаарах ёстой. За тэгээд өдрийн цагаар жагсаал цуглааны хийдэг соёл руу орох ёстой. Тэгээ эцэст нь энэ улсын хурлын тамгын газрын хууль зүйн дүгнэлтийг нэг одоо энэ хууль зүйн дүгнэлт чинь бусад орны парламентын жишгээр ийм техникийн саналууд руу ордгоо байхгүй. Бүрдүүл байна уу? Дээрээс нь энэ шинжсэн найруулах хэлбэрээр боловсруулах ёстой байж уу? Эсвэл энэ тусгасан асуудлууд нь нэмэлт өөрчлөлтийн хэмжээнд байна уу? Үндсэн хуулийнхаа үзэл санааны одоо хүрээндээ одоо органик хууль байхаар байж уу? Эсвэл одоо ердийн хуулиар орж ирэх байж уу гэдэг байдаг. Даанч манад энэ хуулийн англи нь байдгүй батлах ковота шийдэг учраас ийм зүйлүүд дээр дүгнэлт гаргадаг болохоос биш нэг байгууллагаас нөгөө байгууллагатай өгж байгаа санал шиг ийм ихтгэлцээ буюу хууль тогтоогчийн эрхэн лүү халдаж ингэж одоо дүгнэлт гаргадаг одоо манай улсын хурлын намын газар болох хэрэгтэй. Энэ 2 дахь 3 дахь тохиолдож шүү. Энэ одоо юун дээр ингээд зөв буруу янз янзын бичээд байдаг одоо болох хэрэгтэй. Энэ хэлбэр болоод агуулгын